Та бүхэндээ Мууяр 666 зохиолын 10 дугаар хэсгийг төлөвлөж байна. Таалан болгоно уу? Дженнингсийг босож суудаг өрөөндөө ороход Тоор нь хойноос нь дагаж очлоо. Гэрэл зурагч нь тэнд очиод нөгөө хавцсыг дэлгэж доторх юмыг ширээн дээр асгаж бөөн бичиг цаасан дотроос нэг муу навтас улсан дэвтэр авч. Нэгдүгээр тэнд өдрийн тэмдэглэл бий. Тэр лам өөрийн тухай бичээгүй. Таны тухай, таны хаагуур явсан, ажлаасаа хэдийд буусан, ямар ресторанд хоололдог, хаана үг гэлснийг бичиж тэмдэглэсэн байна. Гэхдээ үзэж болох уу гэв. Бололгүй яах вэ? Тоорны гарын салганан тэр дэвтрийг авч хуудсыг эргүүлэн үзв. Сүүлийн тэмдэглэлд тантай New Gardens цэцэрлэгт уулзахаар болсон гэж бичсэн байна лээ. Тэр өдөр талигаач болсон байх юм гэж Дженнингсийг хэлэхэд Тоор нь нүдээ өргөж харвал тэр хоёрын харц тулгарв. Солиотой хүн бэжээ гэж Тоорныг хэлэхэд тийм гэж үү гэж Дженнингсийн асуух дууны өнгөнд битүүхэн дайрсан аялах цохолцоход Тоор нь түүний ширүүн харснаас дайлдарч "Та надаар яах гэсэн хүн бэ?" гэв. "Та хоёр уулзсан уу?" "Үгүй. Надад бас өөр жаалжуул юм биш шүү, ноён Тоорно. Таныг худлаа хэлээд байвал би юу ч хэлэхгүй. Энэ бүхэн танд ямар хамаатай юм бэ?" гэж Тоорныг хоолоогоо хэржигнүүлэн асуухад "Би танд сайн санаж явдгийн хувьд тус олъё гэсэн юм" гэж Дженнингс хариулв. Тоор нь түүнийг ширүүн харсаар байлаа. Дженнингс ширээн дээрхийг дарж "Хамгийн гол юм энд байгаа. Та тэгээд надтай ярих уу, аль эсвэл явах уу?" гэв. Тоор нь шүд зууж "Та надаас юу мэдэж авах гэсэн юм бэ?" гэв. "Та түүнтэй цэцэрлэгт уулзсан уу?" "Тийм ээ." "Танд юу ярьсан бэ?" "Сэрэмжилт сануулах юм хэлсэн." "Юун тухай?" "Миний амь насанд аюул учирч байна гэсэн." "Ямар аюул вэ?" "Би сайн ойлгоогүй л дээ." "Намайг битгий малал." "Үннээ л хэлж байна. Ойлгохдохгүй хачи юм яриад байсан." Дженнингс гидэргээ болж Тоорны үгийг эсэн нүмшин ширтэв. Библи судраас авсан шүлэг шиг юм яриад байсан. Би санахгүй байна. Солиотой хүү юм уу гэж бодсон. Шүлгийг нь ойлгоогүй, юу гэснийг санахгүй байна гэж Тоорныг нэмж хэлэхэд Дженнингс үл итгэсэн байдалтай ажигласнаа. "Танд итгэж болмоор юм уу та?" гэв. "Танд өөр жаал зугаа юм бий гэж та хэлсэн. Та ярих юмаа гүйцэд ярихгүй юм шүү дээ. Надад өөр ярих юм байхгүй." Дженнингс "За яах вэ? Ингээд болно" гэсэн шиг толгой дохиод ширээн дээр өлгсөн бүрхүүлгүй чийдэн гасааж ширээн дээрх бичиг цаасыг дахин үзэж нэгэн сонины хайчилбар олж Тооронд өгөв. Энэ Astrologers Monthly сэтгүүлд гарсан зүйл. Нэг ер улсын үзэгдлийн тухай зурхаачийн тэмдэглэл. Нэгэн сүүлд од хурц гялалцсан од болон хувирсан гин. 2000 жилийн өмнө Бетельгейз од бий болсонтой адил. Тоор нь духныхаа хөлсийг арчаад уг тэмдэглэлийг үзэж байлаа. Харин энэ явдал дэлхийн бөмбөрцгийн өөр хагаст Европт болсон байна. 4 жил гаруй өмнө Наринда бол 6 дугаар сарын 6-нд энэ тоо танд нэг юм бодуулахгүй байна уу? Бодуулж байна гэж Тоор нь хоолоогоо хэржигнүүлэн дуурав.
Дженнингс ширээн дээрээс өөр нэг цаас авч "Тэгвэл та хоёр дахь ажилбарыг таних байх. Ромын сонины сүүлчийн нүрээс авсан хайчилбар" гэд Тооронд өгөв. Тоорн тэр тэмдэглэлийг авмагц танилаа. Яг ийм хайчилбар Катрины тэмдэглэлийн дэвтрийн завсар хадгалаастай байгаа. Энэ бол танай хүүгийн төрсөн тухай мэдээ. Бас л 4 жилийн өмнө 6 сарын 6-нд төрсөн байна. Би бол үүнийг яг таарчээ гэж хэлмээр байна. Та юу гэх вэ? Тоорны гар салгалж барьж байсан цаасан жичигнээд бичгийг арай ядан уншиж байлаа. Танай хүү өглөөний 6 цагт төрсөн үү? Тоорн Дженнингсийн өдөөс харахтаа нүдэнд нь тэсгэлгүй инлэн зовсон байдал илэрчлээ. Ламын хөл дээр байгаа энэ 3-6 ямар учиртайг би олж мэдэх санаатай. Танай хүүтэй ямар нэг янзаар холбоотой байх. 6 сарын 6-ны өдрийн миний хүү өгсөн. Миний хүү өвчгсөн. Би хэний хүүхдийг өсгөж байгаагаа мэдэхгүй гэж Тоорн ам гарлаа. Тэгээд нүрээ гараар дарж буруу харан амьсгалан дээр гарч ирэв. Дженнингс түүнийг нүд салгалгүй ширтэн байж "Хэрэг таныг татгалзахгүй бол үүний учрыг тодруулахад тусалж болох байна" гэсэнд "Үгүй ээ. Энэ бол ганц миний хэрэг" гэж гиншигнэн дуугарав. "Та эндүрч байна эрхмээ. Энэ бол одоо надад ч хамаатай хэрэг." Тоорн эргэн харж тэр хоёрын харц дахин тулгарлаа. Дженнингс харанхуй өрөөндөө яаралгүй явж ороод тэндээс бас нэг гэрэл зураг авчирч Тооронд өгөв. Ламын өнгөр өрөөний бууланд жижиг тол байсан юм. Би зураг авч яваад өөрөө тэр толинд санамсаргүй туссан байна. Та хар. Яггүй хачин жигтэй нөлөө гарсан байгаа биз гэж Дженнингс дугуйч чадан өгүүлээд зургийг сайн харуулах гэж чийдэн ойртуулж өгөв. Зураг дээр Тассууны ламын суудаг өрөөний цаад буланд байгаа жижиг тол гарсныг Тоорн үзлээ. Толинд зургийн аппарат нүүрлүгээ өргөж буй Дженнингсийн дүрс тосжээ. Гэрэл зурагчин толинд туссан өөрийн дүрсийг олж дарсныг гайхмаар юм огт байхгүй. Харин энэ зураг дээр яахаргагүй нэг юм дутаад байна. Дженнингсийн хүзүүн алга. Утаа шиг бараан толб Дженнингсийн толгойг их биеэс нь тасалсан байлаа. Аравдугаар бүлэг. Катринад гай зовлон тохиолдсны дараа Тоорн ажил дээрээ хэд хоног үзэгдэхгүй байх болсны учрыг тайлбарлахад хэлбэрхэн байв. Тоорн Ром орж гэмтлийн эмч олж ирнэ гэж хэлсэн боловч жинхэнэ хэрэг дээрээ өөр зорилготой байжээ. Бүр их авсан газраас нь эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Димений төрсөн эмнэлэгт очих хэрэгтэй. Тэндээс хоёул жинхэнэ үннийг атгах чимхээр цуглуулж эхлэе гэж Дженнингс Тоорныг ятгаж үгэндээ оруулсан байна. Бүх ажлаа илүү дутуу чимээгүй хурдан зур амжуулжээ. Тоорн Лондонгоос мордохдоо олны нүдэнд өртөхгүй тулд хувийн нис хонгоц хөслөн авлаа. Нисхээс хэдэн цагийн өмнө Дженнингс Библи судрын хэдийн янзын хэвлэл, нуус тарины ухааны 3 судар зэрэг судалгаандаа хэрэгтэй зарим нэг материал олж авчирчээ. Тоорн замд авч явах юмаа бэлтгэх, зүсээ хавилгах том бүрх малгай авахын тулд Пирфордод иргэн ирэв. Пирфордод юр бишийн намгүн, юрөөс гадагш явах хүн байхгүй юм шиг машинууд нь гаражид тавиастай байв. Гортныхан эзгүй байлаа.
Тоорныг галтгооны өрөөнд ороход бэлэг авгай. Тэднийхээ яваад өгсөн гэж тайлбарлав. Хаашаа явав гэж Тоорныг асуухад бүр яваад өгсөн. Юм хумаа аваад явцгаацсан. Сүүлийн сарын цалингаа явуулаарэ гэж танд хаягаа орхисон гэв. Тоорн ихэд гайхаж учир шалтгаанаа хэлв гэж асуусанд тэр юу базаах вэ эрхмээ? Гэр орны ажлыг би ганцаар амжуулна гэв. Уг нь учраа хэлмээр юм. Ямар ч гэсэн надад юм хэлээгүй. Ер нь надтай цөөхөн дуугардаг болсон. Мистер Гортон явна гэж зүтгээд байсан авгаа нь бол үлдмээр юм шиг л байсан. Тоорны сэтгэл тавгүй болж бэлэг авгааг харлаа. Дэмэнийг энэ авгаатай үлдээхэд аймаар байв. Гэтэл өөр зам алга. Тоорн одоо даруйхан явах ёстой. Намайг хит хоног гадагшаа явбал та энд ганцаараа дөнгөх үү? Дөнгөлгүүдээ эрхмээ. Хэдэн 7 хоног хүрэхээр идэж уушны юм байгаа. Жаалхуу гэртээ хүл өмөөнгүй байхад ч зүгээр. Тоорн толгой дохиод гарах гэснээ гинэт зогсож. Бэлэг авгай гэсэнд юу гэвэ ноёнтоо? Өнөөх нохой. Тийм ээ би мэднэ. Орой тишээ янзлна. Яагаад одоо боллыг байлгаж байна уу? Өчигдөр эзэгтэй гайдаарсны дараа энэ нохой гадаа ирээ сууж байсан. Хүүгийн сэтгэл их дэнслээд нохойг өрөөндөө байлгаач гэж гуйсан юм. Аав чинь дургуйцсан гэдгийг би дэмэнд хэлсэн л дээ. Гэхдээ нэгэн тийм явдал болоод байхад нохойг эндээс зайлуулах хэрэгтэй. Өнөөдрийн дотор уцтаж ирж ав гэж хэлий ноёнтоо. Тоорныг гарах гээд ирэхтэл ноён Тоорноо гихтэн юу гэв гэвэл эхнэрт нь яаж байна? Засарч байна. Таныг байхгүй хоогуур хүүтэй хамт эргэж очивол болох уу? Тоорн галтгооны алчуураар гараа арчиж буй авгааг ажиглан хэсэг бодлоо. Авгааг харвал гэр орны ажилд үнэхээр датсан сайн ажилчин шиг харагдахад нь ер нь яагаад энэ авгаа дургу хүрээд байдаг юм бол гэж өөрийгөө гайхав. Хэрэггүй эцтэй. Би ирээд хүүг өөрөө дагуулж очие. За тэгдэ ноёнтоо. Тоорн гэрээсээ эмнэлэгт очиж доктор Бейкертэй уулзсанд Катрины бие гайгүй болж одоо унтаж байгаа гэлээ. Сэтгэл мэдрэлийн эмч орж үзүүлбэл яах вэ гэж эмчийг асуухад Тоорн дүүнд Чарльз Грэрийн утасны дугаарыг өгөв. Дараа нь Катрина дээр орлоо. Катрина нөхрөө хараад муухан инэмсэглэв. Сайн уу гэсэнд Катрина сайн гэж шивгэнэв. Би чинь яаж вэ? Жаал гайгүй. Чамайг удахгүй итгэнэ гэж байна үлээ. Мэднэ. Тоорн сандал авч оронд дөхөж тавиад суув. Катрины биеийн муу байхдаач гоо үзэсгэлэнтэй харагдахыг гайхав. Цонхоор нарны гэрэл тусаж Катрины үсийг аятайхан гэрэлтүүлжээ. Чи минь өнгөтэй байна шүү гэж Катриныг өгүүлэхэд чамайг бодож явлаа гэв. Би ямар өвдөлтөй харагдаач гэд Катриныг албан хүчээр инээгчээ болоход нь Тоорн түүний гарыг барьж хоёул өөдөөдөөсөө харан хэсэг дуугүй болов. Хачи юм болж байна да гэж Катрина аяархан өгүүлв. Тийм ээ. Хизээ нэгэн цагт зөвшөртгүй юм болов? Зөвшөрөх үсттэй. Катриныг гунигтайхан инээмсэглэхэд Тоорн гараа сунгаж нүдрүү нүндсэн туг үсийг засаж өгөв. Бид чинь буянтай сайн үлс байгаа үсттэй. Тийм үү Жерми? Тийм л баймаар юм. Тэгвэл яагаад хамаг үлс хазгай байна вэ? Тоорн хариу дуурч чадалгүй толгой сэгсрэв.
Хэрэв бид нүгэлт муу ус байсан бол нүгэл маань нүдэрээ гарч байна. Одоо яа гэх гэж бодгосон. Бид нүгэлтэй юм хийгээгүй зү. Болохгүй юм хийсэн явдал бий юу гэж Катриныг аяархан өгүүлэхэд мэдхгүй юм да гэж Тоорн арай хийн хариулв. Катриныг ихэд гунж гутран байгааг Тоорн хараад элгэн нэмтэрч энд чамд айх аюул байхгүй. Би хэд хоног гадагшаа яваад ирнэ гэж шивгэнэв. Катрина хариу хэлсэнгүй. Ядаж хайчих нь вэ ч гэж асуусангүй. Яаралтай ажил бий гэсэнд уутах уу гэв. 3 хоног чамтай өдөр болгон хуцаар ярина. Катрина толгой тохив. Тоорн аяархан өндийж тонгоогоод эхнэрийнхээ шалбарсан хацрыг зөөлхөн үнслээ. Жэри, тэд нар намайг өөрөө өсөрсөн гэж байна лээ. Чамд бас тэгж хэлсэн үү гэж нөхрийгөө баг хүүхэд мэт гайхсан гинэн цайлгануудыг ширтэв. Тэгж хэлсэн. Надад тэгхийн хэрэг юу байв? Мэдхгүй юм да. Тэгж байгаад учрыг олцгоё. Би галзуурсан юм болов гэж Катриныг ингүүн асуухт нь Тоорн өөдөөс нь хараад толгоогоо алгуурхан сэгсэрч бид бүгдээрээ галзуурсан байж болох юм гэлээ. Катриныг өндийхэд Тоорн дахин тонгоож хазарт нь хазраа наалаа. Би үсрээгүй юм шүү. Намайг дэмэн унахчихсан юм гэж Катрина шивгэнлээ. Хоёул удаан дуугүй байсны эцэс Тоорн аяархан босож тасгаас гарав. Зургаан суудалтай лир хэмээх нис хонгоцонд Тоорн Дженнингс хоёроос өөр хүн байсангүй. Онгоц шөнийн харанхуйг зүсэн Ром тийш нисэх үес дотор нь сэтгэл сэртгиймээр чимээгүй байв. Дженнингс өөрийгөө тойруулан хідэн сутар дэлгэж тавиад тассууны ламын юу ярьсныг сана гэж Тоорныг албадан шахаж байв. Санахгүй байна. Бүх юм манан дотор байгаа юм шиг бүрлзээд гэж Тоорныг үрчигнэн өгүүлэхэд эхнээс нь яар. Санаж байгаагаа бүгдийг яриад аль гэв. Тоорн тассууны ламтай анх хэрхэн уулзснаа, өөрийг нь мөрдөх болсныг эцэст нь цэцэрлэгт хэрхэн уулзнаа дахин ярьж, сүүлд уулзахад шүлэг уншиж байсныг дурсан. Тэнгис далайгаас нэг юм гарч ирнэ гэсэн билүү дээ. Үхэж гатна их цэрэг ирнэ ч гэх шиг бас Ромын тухай ярьсан билүү дээ гэж Тоорн санаж ядан бөвтнөв. Сайн санахыг хичээ. Миний сэтгэл хямраад түүнийг солиотой хүн гэж бодсон юм. Ер нь түүний ярьсныг анхаарч чагнаагүй. Гэхдээ та хэлсэн бүхнийг нь сонсч л байгаа үсттэй. Тэгэхээр санаж болох ёстой. Сайн сан. Санаанд орж өгөхгүй л байна. Бас нэг оролдоод үз. Тоорны зарайд цөхрөнгөө барсан байдал илэрч. Намайг сүслэн итгэхийг гуйж Христос Тэнгэрийн цусыг уухтун тийм Христос Тэнгэрийн цусыг уухтун гэснийг санаж байна. Яах гэж? Шуламсын үрийг дарахын тулд Христос Тэнгэрийн цусыг уухтун тэгж баймай чинь шуламсын үрийг дарж чадна гэж хэлсэн. Өөр юу гэсэн бэ гэж Дженнингс шалгав. Нэг өвгөний тухай юу үгэн бэ? Намайг нэг өвгөнтэй очиж уулзах хэрэгтэй гэсэн. Цааш нь санахгүй байна шүү дээ. Нэрийг нь хэлсэн үү? Магда гэлүү? Миккидо гэлүү? Гүй энэ нь хотын нэр шиг санагдсан. Ямар хот вэ? гэж Дженнингс шалсаар байлаа. Намайг тэр хотод очих хэрэгтэй гээд байсан. Миккидо
нэрэн зөв гэж итгэж байна. Намайг Мегидо хотод очих хэрэгтэй гэсэн. Дженнингсийн сэтгэл хөөрөн цүнхээ удалж газрын зураг эрен твдэж Мегидо гэж амандаа бөвтнөн байлаа. Та тийм хот байдгийг дуулсан уу гэж Торныг асуухад Италид бий гэж мүрээцэх байна гэв. Гэтэл Европын нэг оронд ч ийм нэртэй хот байсангүй. Дженнингс газрын зургийг лав хагас цаг шүүж ирээд эцэст нь цөхрөнгөө баран толгойс ихсэрч зургийг ивхэв. Элчин сайдыг харуул унтаа төгсөн байх тул дуудаж сэрээсэнгүй нууц тарины судраа уншиж эхэллээ. Жижигхэн онгоц шөнийн тэнгэр дүнгэнэн байх үес Дженнингс Христосын хувилгаан дүр дахин тодрох тухай хэсгийг шинтэн уншиж байлаа. Энэ нь Христосын дайсан, ад альбин, араатан, зэрлэг мессийн үр төрхтэй холбоотой байх аж. Тийм шуламсын хааны үрсад зэрлэг месси хүний дүр товлон энэ дэлхий дээр ирмөй. Эхэн хүчндүүлсэн дөрвөн хүлт гिचий байх боломой. Христос Тэнгэр ойр залуудаа хөрс дэлхийд хайр халамжаа түгээж буйны мөрт хөтөлж явсан лугаа нэгэн адил. Христосын дайсан тамийн орноос шууд зарлиг заавар хүлээн атааж өтөв айдас үз дэлгэрүүлмөй. Нис хонгоц газартахад Дженнингс энэ тэндгүй дэлгэр тавьсан ном судраа хураах гэж сандрав. Ромд бороо орж байлаа. Торн Дженнингс хоёр нис хонгоцны хүн амтангүй буудлыг түргэн өнгөрөн хөлсний машины зогсоол тийш явлаа. Машин хотын нөгөө захад очихоор явж байх хооронд Дженнингс нэг жаахан дуг хийгээд авахаар хажуулж. Торн Виа Венто дах гэрэлцэн хөшөөг харж явахдаа Катринатай хоёул бүр ойр залуу насандаа энэ гудамжаар хүсэл найдлага дүүрэн хөтлөлцөн зугаалж явснаа санагалзав. Хоёул юм үзээгүй гинэн хонгор, хоёул бие биедээ дурлаж авсан цаг. Торн Катрины сүрчиг усны анхлын өнөр. Цангинсан сайхан инээдийг нэхэн санав. Тэнхүү Колумб Америкийг нээсэн лүгэ адил. Янаг хоёр Ромыг нээж явсансан. Энд тэр хоёр анх ингэр зөрвөлжүүлээ. Торн одоо шөнийн харанхуйг ширтэж явахдаа бид хоёр ер нь дахиад үүлэн борооны хэрэг үүсгэж чадах болоо да гэж нэгийг бодлоо. Генерал имлэг гэж жолооч хэлээд огцомхон тоормслов. Дженнингс сэрлээ. Торн машины цонхоор хараад энэ биш вэ гэсэнд мөн генерал имлэг гэж жолооч хариулав. Үгүй тоосгоор барьсан хуучин байсан да. Би санаж байна. Та зөв хаяг өгсөн биз гэж Дженнингс асуув. Генерал имлэг мөн гэж жолооч дахин хэллээ. Энэ чинь өөр газар байна гэж Торныг өөрийнхөө зүтгэхэд Фоко гэж жолооч италиар хариулав. Юу гинэ гэж Дженнингсийг асуухад Түүмэр гинэ. Фоко гэдэг нь түүмэр гэсэн үг гэж Торн хариулсанд тийм ээ гэж жолооч нэмж хэллээ. Түүмэр гэж юу яриад байна уу гэж Дженнингсийг асуухад хуучин имлэгэн шатсан бололтой тэгээд шинийг барьсан юм байх гэв. Жолооч барагцаалбал 3 жилийн өмнө түүмэр гарсан гэж италиар хэлв. Торн Дженнингсийн өдөөс харж 3 жилийн өмнө олон хүн өгсөн гин гэж тайлбарлав. Жолоочд хөлсийг нөгөөд хүлээж байна уу гэж гуйхад эхлээд татгалзах гэснээ их мөнгө өгснийг үзэж хүлээхийг дуртай зөвшөөрлөө. Торн тэр жолоочд Ромд байх хугацаанд танаар үйлчлүүлмээр байна гэдгийг хазгай итали хэлээр учирлан тайлбарлажээ. Имлэгт ороо жаахан урамгүй юм болцгоо. Шөнө орой болсон учраас имлэгийн эрх баригчид байсангүй.
Дженнингсийг хинч бай нэг хүн олж уулзахаар явсан хойгуур Тоор нь англи хэл жаахан мэддэг Гилмаатай дайралтаж 3 жилийн өмнө нэмэлгийн байшин довжоонтой хүртэл түүмэрт идүүлж сүйдсэнийг тэр эмэгтэй нотлов. Гэхдээ л бүр юу ч үгүй болсон байх учиргүй дээ. Бүртгэл тэмдэглэл нь үлдсэн байх учиртай гэж Тоорныг зүтгэхэд би тэр үед энд байгаагүй. Түүмрийн галд юм бүхэн сүйдсэн гэж хүн ярьж байна лээ гэж Гилмаа англиар буруу зүгийг холж утхан тайлбарлав. Өөр газар зарим нэг бичиг баримт үлдсэн байж болох уу? Гэхдээ нь мэдэхгүй юм да гэжээ. Тоор нь аргаа барлаа. Гилмаа дал мөрөө нэг хөдөлгөж өөр хэлхэн байхгүй гэдгээ мэдүүлв. Байзаарай. Надад маш чухал хэрэг байна. Би эндээс нэг хүүхэд үрчилж авсан юм. Тэр хүүгийн төрсний мэдээ баримт хэрэгтэй байна гэсэнд эндээс хүүхэд үрчлүүлдэггүй гэв. Нэг удаа нариндаа бол яг үрчилсэн ч юм биш л дээ. Та эндүрч байна. Манайд хүүхэд үрчлэх асуудлыг хариуцлагаас чөлөөлөх туслах асуудал эрхэлсэн агентлаг мэддэг юм. Танайд төрсний тухай бүртгэл тэмдэглэл байдгүй. Танайх энд төрсэн хүүхдийн бичиг баримтыг эндээ хадгалдаггүй. Хадгалдаг л да. Би төрсөн өдрийг нь хэлбэл энэ үес Дженнингс орж Тоорны үгийг таслан нэмэргүй гэд Тоорны царай бүр нэг урам хугарсан байдалтай байхыг ажиж. Түүмэр яг бичиг баримтын танхимаас эхэлсэн юм байна. Зойронд нь бүх бичиг сачгинд байжээ. Дараа нь түүмэр шатаар дээшээ гарч 3 дугаар давхар нь ёстой тамийн орон болсон гин. 3 дугаар давхрыг гэсэнд Дженнингс толгой дохиж. Төрөх тасгна. Үнс чандруул үлдсэн юм байх. Тоорны тэнхээ алдран хан налав. Өршөөгөөрэй гэж Гилмаа хэлэхэд жаахан хүлээгээч. Албан хаагчд нь яасан юм бэ? Ганц нэг хүн амьд үлдээ үсттэй гэж Тоорныг асуухад хэдхэн хүн үлдсэн гэв. Энд нэг өндөр ир байсан. Ёстой лут том ир лам байсан. Нэр нь Спилетто юу? Гэхдээ нь Тоорны сэтгэл хөөрөн. Тийм, Спилетто гэв. Эндхийн гол хүн байсан юм. Тийм ээ, гол хүн. Тэр амьд үлдсэн. Тоорны сэтгэл горьдлого төрж энд байгаа юу гэвэл байхгүй гэв. Хаана байгаа вэ? Субьякод байдаг хийдэд. Түүмэрт хэлмэгдсэн олон хүнийг тэнд аваадсан. Олонх нь үхэж тэр лам амьд үлдсэн. Ёстой ид шидийн хүчээр амин гарлаа гэж ярьж байсныг санаж байна. Түүмэр гарахад 3 дугаар давхарт байсан юм гинлээ. Субьяка гэв үү гэж Дженнингсийг лавлахад Сан Бенедетто хийд гэлээ. Машин тишээ гүйлдэн очиж газрын зураг гаргаж үзвэл Субьяка хотхон Италийн өмнөд хэлийн тэнд байдаг аж. Машинаар шүнжин явбал тэнд хүрч болмоор байна. Хөлсний машины жолоочид явах замыг газрын зураг дээр улаан харандагаар тэмдэглэж өгөөд өөрснөө зам дунтаж нойр авахар шийдэв. Сан Бенедетто хийд нилээд нур живдэрсэн боловч лут их цайз хэрмэн сүр жавхлан төгс хэвээр үлджээ. Энэ цайз энд Италийн өмнө захад байхдаа дайсны олон удаагийн бүслэлтийг давж гарсан байна. Дэлхийн 2 дугаар дайны үед германчууд энэ хийдийг эзлэн авч штабын байр болгохдоо бүх лам нарыг нь цаацлсан байжээ. 1946 онд италичууд өөрснөө хийдийн дотор нүгэлтмүү явдал болж байсны үр төлөөсийг авч байна уу гэлтэй минометрээр буудсан байна. Ийхүү Сан Бенедетто хийд их юм үзэж өнгөрүүлсэн хэдийч ариун шүтээний орон хэвээр үлдэж гүвэний дээр сүр жавхлантай сүндэрлэн олон зууны турш хурал номын уянгалаг дууны цойрыг хан дуурганда шингээн авчээ. Шавар шавхай болсон хөлсний жижиг машин хийдийн хэрэмд тулж ирээд зогсов. Жолооч нь таг унтаа төгсөн зорчигч нараа түлхэж нудран байж "Ноёдо" хэмээн дуудан сэрэв. Тоор нь хөдлөлөө.
Дженнингс машины шилийг буулгаж өглөөний сэрүүн агаар амьсгалан эргэн тойрныг харав. Сан Бенедетто гэж ядарсан жолооч бөвтөнлөө. Тоор нь нүдээ нухлан өглөөний нарны улаатар туяанд сүр жавхлантай сүндэрлэх хийдийн дүрсийг харав. Тийшээ хараач гэж Дженнингс бишрэн сүрсэн байдалтай өгүүлв. Ойртож очих аргагүй юу гэж Тоорныг асуухад жолооч толгой сэгсрэв. Жолоочийг унтаж амраарай гэж захиад Тоорн Дженнингс хоёр цааш явган гэлдэрсээр удалгүй бүслэгээр татсан өвсөн дунд орж ийм аялал зохицоогүй гутал утсан юу ч үгүй норлоо. Нойтон хувцс биед нь алдаад явхад хэцүү байв. Тэгж явсаар нэгэн талбай гэтэлж өнгөрөв. Дженнингс айхалж өглөн нэг хором хэр саатан зогсож апрада гарган лав 10 хэд дарахтаа хүн өнөмшмээргүй юм байна. Гайхалтай сайхан юм а золигч нь гэж шивгэнэж байв. Тоорныг дургуйсан эргэж харахад Дженнингс бушуухан гүйцэж очоод хоёул өөрсдийн амьсгаадах чимээнээс гадна хийдийн тэндээс дөнгөж сонстон буй ёолон гинших мэт уншлагын дуу чагнаж явлаа. Хаалганы тэнд очих үес яасан гонигтай юм бэ гэж Дженнингс өгүүлв. Нэгэн хэмээр аялгуулан унших тэр дуу хийдийн хан чулуун гудам голдон хаалганаас нь гарч байна уу гэмээр жихүт сүрмээр сонсогдно. Мань хоёр номын дуу хаанаас гарч байгааг мэдэх санаатай орчин тойрны байдлыг ажиглан алгуурхан урагшилж байлаа. Дженнингс урт гудмыг зааж "Ийшээ орвол таарах болоо да. Зөндөө шавхаа болсон байхыг хараач" гэв. Урд нь хүрэн жим харагдав. Олон зууны турш үүгээр хүн явсаар байгаад чулуу нийлэгдэн нарийнхан судаг гарч хур бороо ихтэй үед ус хурах болжээ. Хүрэн жим модон хаалган хаалттай асар том чулуун дуганд хөтлөн хүргэжээ. Мань хоёрыг ойртон очиход номын дуу тодхон сонсдох болов. Тоорн Дженнингс хоёр хаалгыг онгойлгоод цогчин дугны дотор болж байгааг харж бишрэн ширтлээ. Гив гинэт дундад эртний үед эргээд иргүү гимээр тэнгэрийн сүлсүлд шашин номын агаар амьсгал хүчтэй мэдрэгдэв. Энэ нь эрт дээр үеийн уужим цэл танхим аж. Чулуун давжаатай тахлын тавцан дээр том модон загалмай зоож, загалмайд нь тэлж цовдлсон Христосын дүрийг чулуугаар сэлэн уралжээ. Цогчин дугныг чулуун гулдмаагаар барьж бөмбөр оройн голд очиж уулсын усан үзмийн хонгорцохоор чимгэлжээ. Одоо дугны бөмбөр оройгоор нарны гэрэл тусаж Христосын дүрийг гийгүүлэн байлаа. Ариун дагшин орон байна гэж Дженнингс сүслэн шивгэнэв. Тоорн толгой дохиод дугны доторхыг ажиглаж байснаа өвдөг сөхрөн сууж залбирал уншин байгаа юудэнтэй хэсэг гэлэн дээр харцсан тодров. Тэдний аялгуулан унших дуун нэгэн үе зөөлөрч, нэгэн үе чангаран сэтгэлийн их хөдлөлийг илэрхийлэх аж. Дженнингс гэрэл хэмжүүр гаргаж харанхуй заалтыг нь харах гэж оролдов. "Далт хий" гэж Тоорныг шивгэнэхэд "Гялсгуур авч гардаг байж" гэсэнд "Наадхыгаа далт хий гэж хэлээд байна шүү" гэв. Дженнингс Тоорны өдөөс гайхан харсан боловч үгийг дагав. Тоорны сэтгэл маш их хөдөлсөн бололтой өөрийн ирэхгүй өвдөг сөхрөн мөргөл залбиралд оролцох гэж байна уу гэмээр өвдөг нь чичирч байлаа. "Би чинь зүгээр биз" гэж Дженнингсийг шивгэнэн асуухад "Би католик сүлсэгтэй юм шүү" гэж Тоорн аяархан хариулав. Гэнэт нүд нь харанхуй өд ширтэн нэг юмн дээр хаарцсан тогтлоо. Та бүхэндээ Мууяр 666 зохиолын 10 дугаар хэсгийг танилцууллаа. Та бүхэнд манай сувг таалагдсан бол манайхаа сонирдуулж буй зохиолууд та бүхэнд сонирхолтой санагддаг бол лайк, шеэр, бас subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.